Өнөөдрийн хичээл бол англи хэл дээр төслийн хугацаа, ажлын гүйцэтгэлийн талаар хэрхэн ярилцах талаар юм. Энэ хичээлээр бид ажлын хугацаатай холбоотой чухал хэллэгүүдийг сурах болно. Одоо бид нэгдүгээр хэлхийг суръя. What's the deadline? Хугацаа хэзээ вэ? Төслийг дуусгах эцсийн хугацааг асуухад энэ хэлхийг ашиглана. Жишээ нь What's the deadline for submitting the report? Тайлан хүлээлгэн өгөх хугацаа хэзээ вэ? Гэсэн утгатай. Дараагийн хэллэг бол The deadline is approaching. Хугацаа ойртож байна гэсэн үг. Ажлын хугацаа дуусахад ойрхон байгааг илэрхийлэхэд хэрэглэнэ. Жишээлбэл We need to speed up. The deadline is approaching. Бид хурдлах хэрэгтэй. Хугацаа ойртож байна гэсэн утгатай. 3 дугаар хэллэг бол Can we extend the deadline? Хугацааг сунгах боломжтой юу? Энэ нь ажлын хугацааг хойшлуулах хүсэлт гаргахад ашиглагдана. Жишээ нь Due to unforeseen issues. Can we extend the deadline by a week? Урьдчилан таамаглаагүй асуудлаас болж хугацааг 1-7 хоногоор сунгах боломжтой юу? Гэсэн утгатай 4-р хэллэг. We need to meet the deadline. Бид хугацаандаа амжих хэрэгтэй. Төслийг цаг тухайд нь дуусгах ёстойг онцлоход хэрэглэнэ. Жишээлбэл It's critical that we meet the deadline for this project. Бид энэ төслийн хугацаанд амжих нь маш чухал гэсэн утгатай. 5 дугаар хэллэг бол We're running behind schedule. Бид хуваарнаасаа хоцорч байна. Ажил төлөвлөснөөс удаан үргэлжилж байгааг илэрхийлэхэд хэрэглэнэ. Жишээлбэл Unless we work extra hours, we're running behind schedule. Нэмэлт цагаар ажиллахгүй бол бид хуваарнаасаа хоцорч байна гэсэн утгатай. 6 дугаар хэллэг бол We're ahead of schedule. Бид хуваарнаасаа түрүүлж байна. Ажил төлөвлөснөөс хурдан явагдаж байгааг илэрхийлэхэд ашиглана. Жишээлбэл Good news. We're ahead of schedule on the new feature development. Сайхан мэдээ. Бид шинэ функц хөгжүүлэх хуваарнаасаа түрүүлж байна гэсэн утгатай. Төслийн хугацаатай холбоотой ярилцлага хийхэд хэрэгтэй үндсэн хэллэгүүдийг бид сурлаа. Одоо та эдгээр хэллэгүүдийг ашиглаж өөртөө итгэлтэйгээр ярилцлагад ороход бэлэн боллоо. Баяртай.